байцгаана уу гэж байна. За энэ удаа та бүхэндээ уршуулийн инэрлийн бэлэг авсан талаар бас хэлж өгч утсан. Тэгээд би бас менторосоо сурсан нэгэн жишээгээ та бүхэнд бас хэлж өгч батсан юм л та. Тэгэхээр миний ментор Бэти гэдэг. Бэти 4 хүүхэдтэй байсан. Тэгээд бас нэг өргөл хүүхэдтэй байсан. Тэгээд олон цагаараас үйлчлэлтэй байсан. Канцлон зөвлөгөө үйлчлэлтэй тийм хүн байсан. Тэгээд намайг дагуулад гэрт нь одоо би 2 сар амьдраад сургалтын цугаа дахиад хүртэл очихдоо дандаа гэрт нь би очдог байсан. Тэгээд амьдрах үед бас тэгээд дандаа зааж ажиллаж сурдаг байсан. Тэгээд нэг удаа нэг хүүхэд нь маш дүрсгөө олон хүн гэрээр нь үйлчлээл ингээд явахаар маш эсрүүцдэг амир хэцүү. Тэрнээсээ болоод ээжтэй гомдсон ч юм уу. Ер нь жахан хэцүү одоо хүмүүжлийн үед нэлээд доголдож исэн зүрүүд тийм охинтой байсан тухай хэлжсэн. Тэгээд бурхнаас гуйгаад одоо энэ хүүхдийг яах вэ гэд эцэс гуйсан чинь бурхан нэг цагаан цаас өгсөн юм л дээ. Харж яана гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд харж наас чи яг энэ чи өдөр болгон дэр хүүхдээ цагаан цаастай адилхан хараа гэж хэлсэн байгаа. Яа тэгвэл гашууд 22 харангуй дээр эзний харь нэрл үнэндээ хизээж дуусахгүй. Учир нь түүний өршөөл хизээж унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шин юм. Таны итгэлтэй байдал аваажээ гэж. Тэр үнэхээр инэрл нь өглөө бүр шин юм а гэж your mercy is new every day гэж байна. Өршөөл нь үнэхээр инэрл нэг үс нь өглөө бүр шин. Түүнтэй адилхан би яг үнэтэй адилхан чи хүүхдтэйгээ өчтөр юу басна тийм үү? Өчтөр юу басна ерөөсөө санаж урд нь одоо чи ингээд байхдаа яа би ингэсэн байх юм уу? Гэсэн мэн гэж муулахын оронд цоошин цаастай адилхан бай. Би ч гэсэн та нарыг тэгж хардаад би та нарыг уучладаг. Инэрдэг нэгүсдэг учраас өглөө болгон миний инэрлж өршөөл шиний маа гэж хэлсэн байна. Тэгээд хүүхдээ өглөө цагаан цаас шиг цав цагаан цаас шиг харж ирсэн байна л да. Өглөө өчтөр магадгүй дүрсгүүцсэн хамгийн юм ийдсэн ч гэдэм үү эсвэл уурсан янз бүрийн хэлсэн тэдгээр нь хамаагүй гэрээсээ зугтаасан ч юм уу тэдгээр нь бүгд хамаагүй яг тэр маргааш нь цоошин хараар хайрлаж өчтөр юу болсоо сануулж хэрэлдэж ч юм ууралж заахгүйгээр өнгөрөөдөг тийм байдалтай хардаг болсон гэсэн үг. Тэр энэ цагаан цаасыг нэг жишээг надад ч гэсэн маш хэрэг болсон л доо. Яг бол бид нар зарим хэнийг нэг одоо гомдох ч юм уу, гомдоох ч юм уу тий. Тэр тохиолдолд нэгсэндээ уучлалтай маш холбоотой зүйл л дээ. Гэхдээ энэ уучлалаас бас илүү тийм өөр боловчууд би санаагчлаараа ялангуяа канцлер зөвлөгөө өгдөг хүмүүстийн л чухал байдаг. Тэгээд хин хүмүүс энэ өршөөлийн бэлгийг сайн ойлгодгоосоо болоод хүмүүсийг шүүдэг одоо ингэстөө тэгстөө гэж үздэг байгаа л та. Одоо жишээл би хэлжсэн би одоо би ээж нэмжин хүүхдтэйгээ тэгстөө ингэстөө гэж маш хайрцагч байсан гэдгээ би ойлгосон. Тэгээд миний энэ хүүхд надад маш их бурхантай ойртох тэгээд бурхнаас их суралцах тийм боломжийг олгосон байдаг гэж хэлжсэн. Тэгэхээр ер нь бол бас би маш олон хүмүүст үйлчлдэг байгаа. Тэгээд ингээ харахаар пастор ч юм ахлагч нартай гомдсон гомдлууд маш их байдаг л да. Яг бол тэднээс хүлээлт их байдаг байгаа. Тэр хүмүүсийг одоо бүхний хүн чинь тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй ч гэдэг юм. Гэтэл нөгөө хүмүүс маань амьдралдаа ахуйтай, ажилдаа, төрөлтөө одоо бодгоо унтж байгаа завгүй эсвэл нь одоо юу ч болж иж магадгүй байхгүй. Тэгэхээр тухайн хүний амьдралд юу болж байгааг мэдэхгүй байж өнөөдөр чөлөөл нэг хүн өнөөдөр ч нэг сарын өмнө ч гэсэн хүртэл ажилласан манай пастор юусе хариуцдаггүй надад гомдолж байсан. Хамт ажилладаг пастор нь тэгээд бас нэг эмэгтэй байсан. Одоо пастор зөвхлөө айцсан ахлагч тэгээд заримдаа би бүр хүний саанд армгүй жишээ хүртэл сонсдог байгаа. Жишээлбэл одоо бэлгэсэн эмэгтэйчүүдээ гэж очиж ингэж очингуудаа оролдоод байдаг пастор тухай хүртэл сонсч байсан. Тэгээд нөгөө эмэгтэй нөр айцсан биш хүндээ явж чадахгүй пастор намлахоор л өвөх гэдэг болсон. Хамаагүй хөдлөрөөл би одоо сүмээс солихоо яах вэ? Тэгэл ер нь бол эмзэг нарийн маш одоо хэлж чадахгүй айж ицсэн тийм чинүүдийг би сонсдог л доо. Тэгээд тэдгээр хүмүүсийг заримдаа би нөгөө талд нь бас тэр үйлдэлүүдийг хийсэн хүмүүсийн ч гэсэн би канцл хийх болдог. Айсмэс үгний канцл хийхээс гадна тэрийг хийсэн хүмүүсийг одоо хамтар залбирах тийм тохиолдол гардаг л да. Тэр тохиолдолд би үнэхээр эзний инэрлэг үйлчлсэн бэлэг авсан байг шиг мэдэрдэг. Яагаад гэвэл одоо тэр тухайн хүн пастор гэж ч юм уу тухайн хүн итгэж хүжээж одоо хүний гараар нь тавьсан одоо зодсон цогсон одоо юу гэх юм те ямар нэгэн байдлаар маш тийм хэцүү тохиолдол байгаа юм л та өчрхэлсэн хүртэл тохиолдол байж байгаа. Тэгээ энэ тохиолдолд тэр нь сүнсээр удирдуулсан уу өөрөөр хийсэн үү гэдэг өмнө л хамаараад
ямар тохиолдолд нь буруу юу буруу. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг харахтаа цоошин цагаан цаа шиг харж бидний эдгэрлийн хүсийг харах явдал ямар чухал байгаа. Яагаад гэвэл бид нар ариун байдал үнэхээр чухал. Гэхдээ алдаа дутагдал дунд нь яг үлээ зөндөл гарч идэг байгаа. Тэгэхээр бусад хүмүүс төвчээртэй хандаж тухайн хүмүүсийг шүүхгүй эсийн өдөр өдөр болгоны дөршөөлөлт шинэ байдлаар харддаг болох явдал маш чухал. Тэгээд жишээлбэл яг нэгэн хорондлого өвчл та бидний бурхан ба эцгийн өмнө цэв ярун бөгөөд бозортаагүй сүсгэлэл бол зовж зүрх цагт нь үнчээ хүмүүс бэлэсэх нүүдийг эргэн тойрон өөрийгөө хамгаалan дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгүй гэж. Тэгэхээр тийм учраас бид нэр зовж зүрж байгаа хүмүүст үнэхээр тусалж хамгаалж явах хэрэгтэй. Тэдний даавшин хийж дарамтлж ч юм уу айлгаж чийж ч юм уу тийм байх хэрэгтэй биш. Ялангуяа зовж байгаа цагт тэр хүнийг маш нэмрэгэн хадгалах хэрэгтэй. Ялангуяа зовж байгаа цагт нь тэгээд жишээлбэл сүүлийн одоо баг 7 хоногийн турш бурхан намайг яг ингээд өөртөө үлгэд цэг хөвчгөлтэй байдалд байлгаж байгаа. Хүмүүс юу ч хэлжсэн нэг тоохгүй бүх юм бүхний гарт байна. Бүх юм сайхан болно. Юу ч болсон байсан гэсэн бурхан энийг хинж байгаа мэдж байгаа гэсэн байдалтай аль байж байгаа. Заримдаа бүр машин бариад яаж явсан мэдэхгүй л очсон байгаа. Тэгээд гудамжаа хүртэл алхаж байхдаа ингээд Иесус намайг хөтлөө талхаж байгааг би хардаг урд ингээд үнэхээр ард хамгаалалттай. Тэрээс тийм учраас сэтгэл санааны хувьд хямралтай байх үед чинь миний сүнс тайван амгалан байсан ч гэсэн одоо эмоц буюу сэтгэл санаа уйлах байрлах бол өвдөө үзэгдэл тэр нь одоо буруу гэсэн үг юусоо биш. Хүнлэм болохоор гашуудаж болно, говдож болно. Одоо тэгээ завгүй ээж болно, ямар ч хийж магадгүй. Тэр үед үнэхээр инэрлийн үсээр дүүрж тэр хүнийг ойлгож хандах нь бол маш чухал байгаа. Тэгээд тэр хүнийг хатгаж одоо зовоох нь бол тийм зүг зүйл биш. Ялангуяа тэр бэлгэцийн мэтүүчдэг зовоож байгаа тэр пасторуудын тухай сонсохдоо бол миний үнэхээр үр өвдөж маш хэцүү байдаг. Би маш ер нь бол одоо хэцүү одоо асуудлуудтай би яг үнэхээр одоо тэгээ хамт салбардаг байгаа, өдөржлөлт хийдэг байгаа. Энэ үед үнэхээр үр эмтрэх тийм тохиолдол байдаг. Гэхдээ би өглөө болгон шинэ эзний нэгүслэн нэрл шинэ гэдгийн ачаар би үнэхээр өдөр болгон явдаг байгаа шүү. Тэгээд үнэхээр хэцүү хүн таарах юм бол тэр хүнд цагаан цаас өгж байгаараа тэгээд түүний хийсэн гэмнүүлийг мартаж байгаараа битээ сөхөж яраараа ямар ч лээсэн гэсэн өдөр болгон нээдэр цагаан цаасыг хараараа эзний нэрл нэгүсэл өдөр болгон цоошин байдаг шүү. Та эзнээс суралцаараа баярлалаа.